амьдралынхаа зорилго байна. Них олон юм амжихгүй юм шиг байна. За тэр сая би гомжгоор тэр ярьсан тэр авилга гэдэг асуудал байна шүү дээ. Тэрийг бол одоо 3-4 жил тэмцсэн өөрөө хор хүртэл надад өгсөн шүү дээ. Тэгээд арай хийж амарсан. Гэрээс хүртэл хийжсэн. Тэгэхээр тэр юун дээр одоо яг тэр намын нэр дэвшүүлэх хүмүүстээр ирүү үсэх гэсэн байхгүй. Бүгдэн дээр нь ирүү үсэх. Цагдаагийн газар ингээ өглөө зэрэг чи ирүү үсгсэн хүнийг чинь яахгүй шүү. Дэвшүүлэхгүй шүү дээ. За тийм. За энэ нэг газар чи ч одоо юу яриад байна вэ? За нэг газар гэдэг газар хойшлохоо ингэ яриад байна. Ого за яг ганц хүн санаагаа хэлчихэд би та нар нэг гişүр гэж бодож ш ганцхан санаа. Миний зорилго тийм биш. За зурдаар зүйл байна. Би иргэн болгонд нэг газар хөвчлүүлээ гэдэг. Тэгвэл нийт квадрат километр 30 мянган километр квадрат бол. Манайх бол сая 622 километр квадрат байна. Тэгэхээр одоо ингээд үлдсэн сая 592 мянган километр. Өнөөдөр оржгоос ярьлаа. Өнөөдөр бүх газрыг чинь бүгдийг гадаад их болсон. Монголыг цэргийн зэвсгээр эзлэх шаардлага байхгүй. Тийшээ бид монголчууд орохыг гэж байна. Тэгээ энэ газар чинь хэний өмч? Хэний энэ доорх баялаг нь хэний хийж? Тэгэхээр зэрэг чинь нэг газараа бүгдийг юунд өгсөн бэ? Лицензтэй, оюун толгой, таван толгой гэх мэт гадаадын ялангуяа тийм газрууд иргэдтэй нэг газараа үнэлэх гэсэн. Тэгэхээр тэнд очиод ингээ бөөм одоо бодлоо болно ш. Тэгж тэр хүн чинь одоо мөнгөтэй одоо бүгд мөнгө байхгүй. Бүгдээр 10 тэрбум долларыг аваад байгаа. Цагт хэмжээнд. Тэгэхээр мөнгө баг одоо манайд бол газар байна. Монгол хүн бол иргэн бол төрлөө шууд нэг газартай. Гой сонсож байгаа. Тэгээд тэр дараа нь бол энэ яг тэмцэл ингээд өргөнөхдөө тэр газрын эзнийхэн дор байгаа нэг газрын дор байгаа тэр газрын баялагаас нь тодорхой хувийг нь нэг 10% гаргаад 20-30%-ийг нь тэр иргэд болохоор ингэж хууль төрөөс гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт бол тийм ийм санаа нэгдүгээр. Тэгээд энэ чинь сүүлдээ баяжаад ямар юм руу орох вэ гэхээр ингээ баялагын сан маань гэх юм руу хууль зохицуулж болох юм байна. За. Ийм санаа. Одоо өөр юм багтана. За. Энэ таач яа одоо нэг. За яа. Хамт тэгээд хамгийн гол нь бас нөгөө иргэн хүний яг маш олон хүн дэмжиж байгаа. Одоо таксийн цугууд хүртэл одоо энэ 28-ыг болий гэдэг. Гэхдээ өнөөдөр ингээд та бүхэн ингээд бичиг цаас ингээд яваад энэ цагийн гар зайгаа ингээд бүтэхгүй. Тийм болохоор миний зүгээр буян бодол одоо би намайг жоохон хүүхэд авдаг одоо энэ хүмүүс чинь ачлалыг би одоо юунд үсэг зарлаа шиг тийм ингээд бүх ард түмнийг босгосон баггүй. Яг тэр шиг өнөөдөр яагаад талбай тэр жишээ энэ хамгийн гол нь намын одоо юу болоо энэ 28-ыг зүгээр ард болноосоо сонгодог байя гэж зүгээр гэр бариад ингэж байл та. Тэнд чинь ингээд тэгтээ тэр буулгыг бол хангалттай ярьдаг нь яриад бүх мэдчихэж байгаа. Бүх Монгол хүн болгон өнөөдөр намын эсрэг одоо намчрахмааргүй байна гэж одоо иргэн тойрон ажилтнаас нь хахад бүх гэж ярьд юм а. Тийм болохоор өнөөдөр зүгээр одоо юу гэдгийг ихлэх хэрэгтэй байна. Зүгээр та одоо 50 зам гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр 50 замаар бас ордны өнөөдөр 3 сарын 8 жишээ нь одоо нөгөө хүүхдүүдийн хүртэл тархины дугаараар энэ бол баяр биш. Энэ бол зүгээр тэмдэглэх өдөр шүү дээ. Өнөөдөр тийм болохоор зүгээр бичиг цаас гэхээс илүүтэйгээр одоо нөгөө талбай дээр 50 хүмүүсийнхаа гарын хэсгийг цуглуулад ингээд хурдан хийхгүй болоод энэ хүн чинь ингээд өнөөдөр ажилтны хүмүүс одоо би ч гэсэн ажиллаа ингээд яаж байгаа. За чи тэгээ бэлтгэж байгаарай. Та энэ их оронч гэж үйлдвэрлэгч хүн бол их оронч гэж би удаа болж байгаа. Замаараа манай үйлдвэрийг ороод ирсэн ч болно. Өнөөдөр үйлдвэрлэгчийн бөөрчин болгодог энэ зүйлстэй үед бол би бол үнэхээр ачимдж байна. Одоо тавьчихж байна. Тийм болохоор бас та бүхэн бас энэ магадгүй ийм нийгмийг бий болгоход та бүхэн бүгдээрээ хувь нэмэр оруулсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл та нар бидний өмнөөс сонголтыг яагаад тэр ардчлалын юунд бас хувь нэмрээ оруулсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр бол бас энийхээ залруулгыг бас та нар өнөөдөр талбайдаар хараад ирвэл залуучууд бид нар маш хүчтэйгээр дэмжнэ. Аа. Хурд үгэлж чинь те. Тэр санаж байна. За ламзаа тэрчгүй. Хэдүүлээ давчхан давчих хэлчихэ те. Одоо ламжны байрны гишүүн тэр биш шүү. Юу хэр. Энэ юу юм? Өчигдөр сан гарч юу вэ?
хурц депутат маань намайг тэгээд миний цэцэд өгсөн хэдэн асуудал байгаа. Тэгээд тэрний хэдхэн мэдээлэл хийл гэж бодож байна л да. Тэгэхээр энд би цэцэд 1 сарын 24-нд өгсөн байгаа. Энэ бол юу гэхээр 3% нэмэлт өөрчлөлт оруулсан одоо ийм хуулийн заалтууд үндсэн хууль зөрчсөн гэсэн утгатай. Надаас өөр нэг хүн бас өгсөн байсан юм лээ зарим асуудлаар. Тэгээ яг тэр хурал бол одоо 12 сарын 15-нд болсон. 2 сарын 15-нд болоод үндсүүлийн цэцгийн дунд шуудлын хуралдаанаар бол тэр 3 хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн 3 хууль шүү дээ. Тэр 3 хуулийн олон заалтууд бол үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг цэцээс дүгнээд тэгээд тэр заалтуудын үйлчлэлийг бол зогсоосон байна. Тэгэхээр энэ хурал дээр болсон нэг онцлог зүйл бол юу гэхээр цэцгийн зүгээс бол итгэмжлэгдсэн их хурлын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч бол томилоогүй. Ерөнхийдөө их хурл бол ямар байдалтай ажилласан гэхээр юуг цэцгийн одоо хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах энэ ажиллагааг саатуулах тийм янз бүрийн арга хэрэгэлсэн тавхан бараг мэдж байгаа. Тийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүйгээр хэлсэн. Энэ нь бол хууль ёсны. Яагаад тэгэхээр одоо процессын хуулиуд бусад одоо шүүхтээр хэрэгэлдэг хуулиудыг хэрэгжилж болно гэж заасан байгаа. Үндсэн хуулийн цэцгийг тэр хуулиудын дагуу саатуулах арга хэмжээ авах юм бол нөгөө талын хүсэлтээр бол хурлыг шууд хийж болно гэсэн. Тэр заалтын дагуу хурал болсон. За тэгээд юу гэхээр тэр эхний өргөдлийн хувьд бол бас нэг онцлогтой хэсэг байсан. Тэр хэсэг нь бол юу гэхээр бүр 2010 онд үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдаанаар хүчингүй болгочихсон хуулийн заалтуудыг л буцаагаад хийсэн. Давтаад. За энэ тохиолдолд үндсэн хуулийн цэц бол юу гэхээр шууд их судлалын хуралдаанаараа дахин хэлцэж тухайн энэ одоо шийдвэрлэдэг бас тийм ихтэй. Тэгэхээр түрүүний 2 хэрэглэнүүд ингээд 2 хэсэг хуваалцсан. Дахин сэргээсэн хэсгийн шууд хэлэлцэн шинэ одоо хэсгийн бол одоо түрүүний хурлаар хэлэлцсэн юм байдалтай. За тэгээд яг хөр их хурл дээр тавхан одоо болсон үйл явдлыг мэдж байгаа. Одоо энэ 2 сарын 19-нд үндсэн хуулийн цэцгийн гишүүн амарсан нэг эгүүлэн татах тухай одоо ийм тогтоол улсын их хурл баталсан байгаа. За нөхшгүйгээр хэлэхэд бол юу гэхээр энэ тогтоол бол үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-ийг одоо үндэслэж эгүүлэн татж байгаа гэж одоо тогтоол нь байгаа. Чухамгүй яг энэ тогтоол бол үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-ийг бол маш ноцтой олон хэлбэрээр зөрчиж гарсан тогтоол байна. Тэгэхээр би энэ тогтоол бол үндсэн хууль зөрчиж байна гэсэн одоо ийм мэдээлэл өгсөн цэцэд энэ бол 2 сарын 22-нд 2 сарын 22-нд өгсөн. Энэ тогтоол бол цэцгийн гишүүн лавга дээр байгаа. Цэцгийн гишүүн лавга дээр. Цэцгийн гишүүн лавга бол саяхан гадаад явж байгаад сая ирсэн. Ирээд дээр нь одоо нэг 10-аад тонж байгаа болов. Бас одоо энэ юугаар бол дахиад 7 одоо мэдээлэл байгаа гэж бусдын ингээд одоо 7-8 одоо энэ юуг л 7-8 мэдээллийг шалгаж үзэж байна гэдэг ингэж хэлсэн би утсаар асуусан одоо мэдээлэл өгсөн хүнийхээ хувьд одоо юу болж байгааг гэж асуусан. Яахан хугацаа авч магадгүй юм шиг байна лээ. За өөр нэг асуудал бол юу гэхээр өнөөдөр би нэг өргөдлөө гэсэн. Би 3 өргөдлөө гэсэн байгаа. Түрүүний 2-ыг хэллээ гэж та. 3 дахь өргөдөл нь бол юу гэхээр би өнөөдөр өгөөд ирлээ. Энэ бол улсын их хурлын дарга инх хурлын үндсэн хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа үндсэн хууль зөрчиж байна гэсэн утгатай. Ийм өргөдлөө өгсөн байгаа. Тэгээ энэ өргөдөл ер нь инх хурл даргын үндсэн хууль зөрчиж байна гэсэн ийм өргөдлүүд миний хэлсэгэд өмнө нь 3 байсан юм шиг байна лээ. Нэг нь бол буцаасан юм шиг байна.
тэрний юу байсан гэхээр нэг улсын хурал дээр нэг байнгын хорон бат цэргийг байхгүй байхад нь байнгын хорооноос өөрчлөөд өөр хүн оронд нь оруулсан гэсэн. Тийм асуудлаар өгсөн гэж иргэдэд байгаа шүү дээ. Тэр нь болохоор яг бат цэрэг хурч ирээд би байсан ч байгаагүй ч тэрний зөвшөөрөх байсан даа гэчихээр өөрөөр хэлэх юм бол асуудал нэг тийм ээ. Сүдэд одоо хэрэггүй болсон юм байлгүй тэрний буцаадсан байна гэж ойлгосон. Шөнөг өргөдөл байгаа юм байна лээ. Миний энэ өргөдөл нэмэгдээд энэ бол очирват гişүний хянах юм болов гэж ойлгож байгаа. Иймэрхүү байна тавчтаа. Тэгэхээр одоо нэг зүйлийг бол нэг манайд одоо энэ хууль эрх зүйн асуудлаар бол үндсэн нэмэлтийн өөрчлөлт оруулах гэсэн асуудалтай холбогдсон маш ноцтой юмнууд явагдаж байгаа. Бид нар бол өстой үндсэн хуулийг тогтоогч манай депутатууд анхаарал маш авмаар байгаа. Одоо яасан гэхээр яасан шүү дээ. Өнгөрсөн оны 1 сард улсын хурлын даргын захирамжаа үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд энэ их чухал. Энэ хуулийн хүрээнд үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулаа гэдэг. За тэгээ юу гэхээр үндсэн хуулийг анхлан баталж байсан гэхэд оролцсон депутат их хурлын одоогийн хурлын гишүүн тэр үеийн депутатууд тэр бүх хүмүүсийг оруулсан ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Тэгээд тэд нар бол одоо хуулийн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол боловсруулсан. Тэгээд энэ тэгээ одоо яах гэдэг вэ гэхээр одоо Батбаяр гишүүн бас юу санаачилсан байгаа тогтоол зүгээр процесс нэг жоохон ойлгомжтой болохын тулд хэлье. Ямар тогтоол санаачилсан гэхээр тэр хуулийн төслөө дэмжих эсэх талаар одоо өнгөрсөн оны шүү 11 сарын 26-нд ард нийтийн санд асуулга явуулъя гэж. Тэр төслийг байна штэ хилцхийг улсын их хурл хилцхийг зөвшөөрөх эсэх талаар санд асуулга явуулъя гэсэн. Ийм тогтоолын төсөл бол санаачилсан. Ойлгож байна уу? Айгүй нюанстай. Тэр төс боловсруулсан байгаа тэр төслийг улсын их хурл хилцхийг зөвшөөрөх эсэх асуудал гарч байгаа. Энэ бол ноцтой байгаа. Өөрөөр хэлэх юм бол ард түмний санд асуулга авчлаа гэж ахиж авчаад өөрөөр хэлэх юм бол тэргээр тоглож одоо үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь шүү дээ. Гэтэл бол одоо тэр журмын тухай манай делегач одоо үндсэн их хурл шимэн дугаан боловсруулсан журмын тухай хууль гэж хатуухан хууль байгаа л да. Би жаахан хатуухан хийгдсэн гэж үздэгэн. Тэгтээ тэнд маш чухал зарчим юмнууд бий. Тэнд бол заахта үндсэн хуульд одоо өөрчлөлт оруулахад эхлээд 2 удаа хэлэлцэн. Одоо их хурл дээр олон нийтийн дунд их тодорхой заасан байна. Тэгээд 3 дахь хэлэлцүүлгийн өмнө бол ард нийтийн санд асуулгаар батлах юм уу? Тийм ээ төслөө. Эсвэл их хурл цааш нь одоо өөрөө батлаад гаргах юм уу гэдэг дээр 2 зам одоо 2 болцоо бий болгосон байна. Хэрвээ ард нийтийн санд асуулга явуулна гэх юм бол текст бол бүр эцсийн хувилбараар бий болсон байх шүү дээ. Тэнд бол өөрөө хэлэх юм ингээд шууд тэн дээр санд асуулга зөвшөөрөх хэсэг талаар санд асуулга явуул. Тэгээд зөвхөн хэмжээний одоо санд асуулга зөвшөөрөх гэх юм бол тэр текстэн дээр хинч гар хүрэхгүйгээр тэр бол одоо үндсэн хуулийн одоо өөрчлөлт хуурна гэсэн. Тэгэхээр энэ хуулийг шууд сая юм жаахтар зөвшөөрж байгаа. Ийм санаа яваад байгаа юм. Тэгээ энэ яг ерөнхийдөө хуулийн төсөл бол тэн дотор анхаарал зөв зүйлүүд байгаа боловч маш ноцтой. Ерөөсөө дарангууллын тогтолцоо руу гулсан орох тийм шинжтэй төсөл боловсрогдсон байсан. Мэдээж хэрэг нийгмийн зүгээс бол хангалттай
шүүмжилд өртсөн гэж ойлгож байна. Тийм ч учраас энэ төсөлнийг явааг. Гэхдээ одоо бол сая бол яасан гэхээр энэ оролдлого бол зогсохгүй байгаа. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг сая 2 сарын 5-нд шинжилэн найруулж батллаа. Би гэхдээ энэ хуулийг нарийн харж үзээгүй. Энд бол юу гэхээр үндсэн хуульд байгаас ард нийтийн санал асуулга явуулах тухай заалтууд байна шүү дээ. Хэдэд 2 газар лав байгаа. Тэгэхээр тэнд байгаа тэр заалтын хүрээг өргөтгөх тийм санаа оруулсан байж болцсохгүй гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл санаанууд юу гэхээр нэг хэдийн асуучаад дараа нь хэлцдэг түрүүнийхтэй төстэй. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуульд бол тийм орон зай байхгүй байхгүй юу? Ийм осол бол одоо үргэлж байгаа. Одоо бол би бол таамаглаж байгаа хизээгүй ард нийтийн санал асуулга явуулах тухай гэдэг шуурал тогтоод баталж магадгүй. Айгүй бол одоо сонгуул маш төгссөн урд нь тулгаад гаргацсан. Тогтоол гарах гэдэг. Өөр л дээ. Тийм тогтоол гаргана шүү дээ санал асуулга явуулах гэж. Наач зохион байгуулалтын нэгстэй. Тийм. Тэгэхээр энэ санал асуулга бол ямар тусдаа явуулж магадгүй эсвэл бол юунд явуулна. Их хурлын сонгуультай эсвэл дараагийн ерөнхий хэлтсийн сонгуультай зэрэг явуулна гэдэг. Тэгтэл одоо тэнд л байгаа хамгийн одоо их муухай нь юу гэхээр нэг хэдийн асуучаад тэгээд араас нь байна штэ. Үндсэн хуулийг их хурл батлах гэдэг байхгүй. Тэгэхээр юу ч гарч мэднэ. Бид нар бол ийм хүнд байдалд байгаа. Бас улсын их хурлын гишүүдээс бол байн амнаас нь гарч байгаа нэг үг байгаа. Тэрнийг бол одоо бид нар бас улс төрд бас зохих хэмжээгээр хутгалцсан хүмүүсийн хувьд бол анхааралтай байх шаардлагатай байна. Одоо чинь нэг СМ-ийн хурал болох гэж байна. Одоо тэгэхээр ч одоо шинэ сонгуул Монгол бол ингээд ирүүл нийлэн бүжигнаад нэг хурлаа яаж зохион байгуулах асуудал үүснэ гэдэг ингээд жаахан шалтгаан олдох юм бол сонгуулийг хойшлуулах бэлэн байна. Тийм учраас ялангуяа ихээхэн бүжигнаа үүсгэх ажиллагаа явуулаад бүжигнуул чадах юм бол үр дүн нь юу болох вэ гэхээр СМ-ийн хуралч байна, бүжигнаанч их байна гэд хойшлоод нэг ийм хийхэд бол бэлэн байгаа гэдгийг би зүгээр тэгж бодоод байгаа даа. Тийм учраас янз бүрийн асуудал, улс төрийн асуудал тавихтаа бол бид нар далин мөхгүй байх. Ярьж байгаа юм маань хууль зүйн гүнзгий үндэслэлтэй байх. Энэ хоёр дээрээ бол анхаарч ажиллах хэрэгтэй юм уу гэж бодож байгаа. За энэ хөл даргын даварч байгаа байдал бол ноцтой байгаа. Би ганц хоёр хүүгүүд. Энэ хүн бол улсын хурлын дарга. Тийм учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга. Өшөө ямар байдлаарч болсон нам их барьж байгаа намын дарга. Тэгээ одоо юу гэж байна вэхээр одоо үндсэн хуулийн шүүхээсээ гарсан шийдвэрийг хүчингүй гэж ярьдаг. Ийм даргатай болоод байна. Өөрөөр хэлэх юм бол шүүх болоход ч нь юу гэхээр процессын шүүх удирддаг болохоос одоо шүүхийн маргагч хоёр тал процессыг удирдна гэж хаач байхгүй шүү дээ. Тэгэхээр процессыг удирдна гэж ярьж байна шүү дээ. Маш ноцтой зөрчлийн хувьд. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулиар зарим одоо субъектүүд олгогдсон одоо бүрэн эрхийг тухайн бүрэн эрх олгогдоогүй өөр янз бүрийн субъектүүд булааж авч өгөх юм ажил хийж байна. Одоо тэр 19-ний одоо цэцгийн даргаыг огцруулаад дараа нь хэлсэн үг байгаа. Тэрэн дээр яасан үгнүүд. Энэ бол одоо шууд үндсэн бүрэн эрхийг дээд чихэн бүрэн эрхийг бол дарагт нь булаагаад өгч өгч чишээтэй тийм ээ. Үндсэн хуулийн шүүхийн бүрэн эрхийг бол бүр өөрөөс нь аваад хайж өгч чишээтэй. Гэх мэт.
Маш ноцтой байна. Ийм явдал бол Польшд болж байна. Польшд бол Европын холбооноос Польшд том зэмлэл ирж байгаа. Польшд бол яасан гэхээр одоо нэг гоё нэртэй национал консерватив нам юм байл да чиглэл нь. Тийм нам сая бүх сонгуульд нь ялаад ерөнхийлөгчийн чавцсан парламентын 2 танхимыг авчихсан. Одоо цаана ганцхан шүүхэн л үлдээ шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийн шүүхээ бол одоо гартаа хийх гээд хөгийн ажил хийсэн. Хөгийн ажил. Одоо тэдний үндсэн хууль би нэг ганц хоёр юм хэлье. Тэдний үндсэн хуулийн шүүхэл ямар байсан гэхээр үндсэн хуулийн шүүхэн өөрийнхөө гишүүнийг одоо янз бүрийн шалтгаанаар чөлөөлөхөөр янз бүрийн болно шүү дээ. Тийм бол эхлээд тэр шүүхэн мэдэж асуудал тавьдаг байсан. Тэрнийг болиулсан хууль баталсан. Өшөө юугаар одоо асуудал хэлцэх гэхээр одоо нэг өөрөөр хэлэх юм бол нэг өргөдөл гэх юм одоо тийм маргаан нэг үүссэн дистрагаар нь хэлэлцэн гэж хуульчсан. Уг нь бол юу гэхээр мэдээж шүүхэл асар чухал одоо ноцтой асуудал хүрээд ирэх юм бол тэрнийг бол очрын урд бол оруулах хэрэгтэй шүү дээ. Хэрэггүй юм онцгийн чухал ачаал хөдөлгөөн юм ярьж байгаад тэр оронд нь төрийн эргэлт болчих болно шүү дээ. Тэгэхээр энэнийг хүртэл тэгж яасан. Гэх мэтчлэн одоо тэгээ юу гэхээр тэднийх бол 15 гишүүнтэй юм байна. 15 гишүүний бол 13 нь ирж байж ирч бүрдэнэ гэж. Тэгээд тэдний одоо 3-2-оор бол юу яа? 3-2-оор бол шийдвэр гарна. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ энтрийн бол Европ холбоо одоо мэрэгжлийн үндэслэл юу гэж үзэж байна. Энэ бол ерөөс тэр шүүхийг үндсэн хуулийн шүүхийг бол ажиллах чадваргүй болгох гэж байна. Гэх мэт чинь олон бүлэг юм хийсэн байна. Тэгээ манайд бол бас гэхэх нахадны юм болж байна. Тэгэхээр яг тэгээд ч үхээр одоо энэ хол дараагийн хувьд бол одоо шүүхийн шийдвэрийн эсрэг одоо туршилж байна шүү дээ олон нийтийг. Туршилж байна. Одоо юу гэхээр үндсэн юуны цэцгийн буруу шийдвэрийг заслаа гэсэн одоо галчигтай юм хөрөөл одоо ийм нэг явуулж байна. Одоо их зүй төртэй газар бол байж шүүхэн буруу шийдвэр гаргасан байлаач гэсэн тэрний үйлчлэлд дор орж байгаа албан тушаалтан гэдэг бол хэрвээ эсрэгүүцэх бол маш боловсон маягаар илэрхийлж болох бах. Чимээгүй бараг л одоо тийм л хамгийн одоо дээд зэргийн одоо илэрхийлнэ. Тийм л байх ёстой шүү дээ. Гэтэл одоо юу гэхээр бүр тэр түүнийх шийдвэрийг өөрчлөлөө гэдэг одоо яриад тэр одоо нэг ипотекийн зээл гэдэг нийгмийн эсрэг шүүхийн эсрэг нийгмийг турширлаа. Тэгээ юу гэхээр мэдээж хэрэг тэнд яаж яах вэ? Одоо яг тэр хуулиар бол иргэний тэр юутай тэр хуулиар бол давуу их болж явсан. Барилгын хэдэн компани зарим одоо юу гэх юм те банкуудын тэ одоо хамтран одоо нийгмийг шүүхийн эсрэг турхиж. Тэгээ хэмжлэн юм байдалтай. Тийм учраас бол ийм дарахтай бол байж болохгүй. Энийг бол яах хэрэгтэй. Игүүд надад хэрэгтэй нэг гэсэн утгатай ийм өргөдлөө гэсэн байна. Би бодлоо чи дараа асуу. Би хамаатай юм яриад байна. Асуучих юм асуу. Би хариулж байна. За. Би тэрийг ярих гэж байна. Би бас хоёр үг хэлье. Тэгэхээр одоо би бол идэвхтэй байгуулсан үнийг гэж таах бүгд мэдж байгаа. Энэ хөдөлгөөний одоо холбоо болчлоо. Бид ганцаараа ингэ яваад ирсэн юм бүтэхгүй. Бид ард түмнээ босохгүй болохгүй. Энэ одоо бүсгүй хийж байгаа үнэн. Одоо бид ингэ дуусгах нь шүү дээ. 10, 26, 25, 6 жил боллоо. Бид тухайн 90 онд одоо их хурл депутат байхдаа байгууллагыг сонгохдоо 92-д өнцгөө бодлоо. 25 жилд ийм болж бодоогүй шүү дээ. Тийм. Одоо гэр мөртэй ингээ бусдын сухаа болий бүгдээрээ гадна гарах байх гэсэн ийм санаа бидний хойно байгаа шүү.
Манай энэ байгуулсан улс төрийн нам биш. Улс төрийн чив баримжаатай иргэний хөдөлгөөн гэж анх бид бодсон. Сүүлдээ хорон тулж ингэж одоо томрох тэр нь одоо Монгол нэр хэрэгтэй гэж холбоо болгосон юм зорилготой шүү дээ, тийм ээ. Бид хоёрхан зорилго тавьсан. Эхний удаад л ерөөсөө энэ сонгуулийг нэг аштайхан хийчихье. Энэ одоо олон жил болсон уйлаг болсон нөхдөг соёлыг энийгээ сонгуулийн хувьслал бид нэрлэе гэсэн. Хоёрдугаар яаралтай их хоёр юм байна. Нэгдүгээр тэр хар машины болиулъя. Намын нэрийн жигсаалтыг болиулъя гэж байгаа. Ийм л одоо цомхон юм бид ярихгүй л ингээд хам жирүүл ерөөсө болохгүй байгаа. Өнөөдөр энэ техникт ухаан Монгол болохгүй байгаа юм яриг үл хэдэн 7 хоног хэдэн сар ярина шүү дээ бид нар. Тэг хамгийн гол механизм юу вэ гэхээр ерөөсө сонгуул өөрөө байгаа байхгүй. Сонгуульч болсон, сонгуул мөнгөний болсон, сонгуул намуудын одоо бидний хуурдаг арга болсон одоо учир байгаа шүү дээ. Одоо дахиад санд явуул ихэнх нь хуваагдаад өгч магадaltaй учраас бидний зориуд нэг юм одоо олныг татсан дуурайдсан нэг юм хөдөлгөөн байгуулсан болчтой юм шиг тийм ээ. Тэгэхээр одоо бид ерөөс бид хүний юугаар татах юм? Өөрөөсөө бодол. Яагаад заавал цогд итгэх ёстой? Бидэнд итгэх ёстой гэдэг ийм асуудал гардаг тийм ээ. Бид өөрсдөө зарлж байгаа. Бидний гар цэвэр, нэр цэвэр, эдс уусын байхгүй, богцсон байхгүй, гол нь сэтгэл цэвэр гэж бид хэлж байгаа байхгүй. Хоёрдугаар бидэнд дахиад ухаан энд дарга зэрэг болъё гэсэн бидэнд ийм бодол байхгүй. Бидний хүүхдийн төлөө, ачийн төлөө явж гин Монгол дуусгах гэж ингэж бид ярьж байгаа. Дараагийн бидэнд итгэхний том юм бол бид ухаан энэ бүх юм эхлүүлсэн. Энэ бүсгүй түрүү ярьж та хүмүүс буруутай байж магадгүй гэж. Би буруутай гэж бодохгүй байгаа өөртөө. Бид юм эхлүүлсэн, зөв эхлүүлсэн, харин нохон замаар явчлаа гэж хэлж байгаа байхгүй. Одоо энийг бид таслан зогсооход боломж одоо л байж магадгүй, өвөө бидэнд чадахгүй нэ гэж бодож байгаа. Ийм цомхон бидэнд ярихгүй болохгүй. Тэгээ ерөөсөө манай үндсэн хуулийн холбоо одоо амьд байгаа нэг 270 гаруй хүн байгаа шүү дээ. Сүүлийн мэдээ байгаа. Бид ерөөсөө өөрсдөө голохгүй, насаа голлгүй. Энэний төлөө явъя гэсэн ийм бодлого одоо хоорондоо ярьж байгаа холбоотойгоо уулзъя гэсэн ийм уулзалт юм болж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо үнэхэндээ хэлэх юм бол хамаг их мэдл эдэнд байна. Эдэнд бүх мөнгө байж байна. Давхын аргагүй байгаа одоо үнэхээр бодох. Дахиад толгоо авах нь бэлэн байна. Нэг одоо бидэнд хэрэгтэй нөхцөл байдал юу үүссэн гэхээр өнөөдөр Монголын ард түмний ухаардсан байна. Ойлгогдсон байна. Тэгсэн мөртлөө яач чадахгүй. Хэнд итгэхээ мэдэхгүй, хэн лүү харахаа мэдэхгүй. Бүх мэдээлэл нь 100 задгаа ингээд. Тэгэхээр нэг зүйл нь одоо нэг тийш харуулах одоо бид өөрсдөө нэг шийдэж нэг энд лүү хараад өгөөч гэсэн одоо өөрсдөө хэлж байгаа байхгүй. Тэнийг тойрч бүгдээрээ явцгаая гэсэн юм л одоо та бүхэнд эцсийн утгаар уриалга бол байна л. За Ламзуу багшийн сая хэлсэнд одоо би бас хоёр талтай хандна гэж бодож байна. Би дотор нь байж байгаа хүн. Үнэхээр одоо их хурл цэцэн болсон шүү. Энийг бас 90-70% ярих хэрэгтэй гэж байна. Гэхдээ бидний цаг хэрэгтэй энэ ярих боломж байхгүй. Бидний сэдв биш гэж болж байна. А яг одоо амар санааг одоо огцруулсан гэдэг нь өөрөөсөө тогтоолын хүртэл маргаж болно. Ламзууг хэлж байгаа зүг үү? Ингэж ярьж байна. Нэг момент. Тэгэхээр юу гэхээр нэг санд асуулга явуулах нэг тогтоол батлах гэдэг байгаа байхгүй юу? Ер нь үнд зүйлд нэмэлт өөрчлөлт. Тэгээд энэ санд асуулга явуулах тогтоол гаргахад тэрний одоо дуулууртай цэцтэй байх ёстой байгаа. Ерөөсөө л санаад би тэрнийг хэлэхээ мартчих. Тэгээ энэ цэцмэцгээ бужигнаад байгаа чинь тэр тогтоол тэр араас нь үндсэн үлд өөрчлөлт оруулах. Тэгээд яхад над мэтийн сахилгагүй хүмүүс чих юм да иргэд очиод нөгөө тогтоол нь инглигээд яхаар цэц одоо ухаанда зогсооч болно шүү дээ. Тэгэхээр ингэдэггүй цэцтэй болох ийм л зорилго байгаа юм. Уучлаарай. Тэр үнэн шүү. Би бол тандаа тэр санал нэг байна. Тэгэхээр энийг юугаач одоо нэг 570 км машинаар жишиж ярихгүй зүйл байна. Өөрсдийнхөө байх үед одоо дуулахтан сонгосон бодлого гэж үнэн. Би бол энэс хөндлөн зогсож байгаа нэг хүний нэг мөн банк сүйдэж байна. За тэр нэмэлтийн хуулийг хийхэд би гараа явцсан ажлын хэсгээс нь. Одоо их хурл бидний дунд байсан 7 хүн байгаа үндсээр бодлсон. Дундаж янцсан, гончигдож, за би болд Дэмбэрэл Батбаяр өөрөө баяр зүгт байгаа. Энэ долоог оруулаад дээрээс нь Батцэргийг нэмээд оюуныг нэмсэн.
Ингээ 9 хүнтэй ажлын хэсэг гэж байгуулсан ингээд жил гаруй хийсэн. Би дунд нь санал онол нийлээгүй. Гэхдээ би эхэлж энэ одоогийн үндсүүл нэмэлт оруулах шаардлага байна уу гэдэг судлах ажлын хэсэг би ахалсан байгаа эхлээд. Тэгээ хий гэсэн. Яг л 7 нэмэлтэнд байгаа учраас нэг хүчингү болгох гэсэн зорилготой нэмэлтийг оруулах санал оруулсан чинь дараагийн хэсэг хийхдээ бүр шал өөр юм болгоо хийсэн. 7 нэмэлтийг үндсэндээ авч хэрэгсэхгүй ингэж хайж хаад бүр шал өөр юм болгосон байна. За энэ тухай бас цаг хэрэгтэй болж бодож байна. Тэгэхээр үнэхээр одоо би 3 сар юм зарлж өөрөө гарсан байгаа. Одоо яг ламжил багшийн хэлсэн тэр тогтоол батлах юм бол ингээд шуугах гэдэг байгаа байхгүй. Одоо ард түмэн бидний батлуулах гэдэг шүү дээ. Ингэж хийдэг юм биш л дээ сайн үзэх юм бол. Харин нэг юм хийж болно. Монгол засаглалын эрх одоо зөв буруу юу хийж болно. Парламентын засаглал болж ийн үгүй юу? Өгөөд одоо хатуугаар хэрэгтэй юм. Ийм л юм асуух болохоос биш. Энэ нарийн ийм асуугууд хэн тэрийг унших юм гэж их нарийн юм гарна шүү дээ, тийм ээ. Ийм л юм бидэнд байна. Одоо энд бол зүгээр тэглээ ингээд буруу зүрх ярих зөндөө яг хэрэг байхгүй. Ганцхан бидний одоо дөрөвч ярьсны дагуу асуусан байвал асууж болох юм. Тэгэхүү амжгаа. Одоо эднээс асуу байрыг юу одоо хариулт би ч одоо сайн дураар ингэ суугаад шүү дээ. Уг нь бидний дарга нар байхгүй одоо ингэ удирдлаггүй хэдүү. Та хэдвэн болж байгаа юм уу гүүч байгаа юм одоо асуухгүй бол. Тийм үү. За. Монтой нэг дараагаар нэг юм уу шүү дээ. За сайн байна. Ойлгочихсон байгаа. Тэгвэл дураараа ярьдаг үү? би ярьж байгаа тийм. Тэгээд сандаа хэлий ярьж. Сандаа хэлий. Энэ зөвхөн Монгол хөлбөмбөг зөв байгаад асуулыг болж байна. Цаашдаа яах вэ гэхээр энэ тогтоол юм яах вэ? Яцгээ ламжиг өгшин хэлдэг. Энэ одоо янз бүрийн арга талаар сонгуулаа хойшлуулах гэдэг юм чи юм. Гэж байгаа үндсэн үйл юм давхар гэх юм. Тэр шиг хоол өгч гэдэг юм чинь. Сонгуулаа өөр эндээс нь ороод ирсэн байх. Ямар нэг юм шалтгаан заагаад ингээд сонгуул хойшлуулж магадгүй 10 сар чөлөө тийм ярилж шүү дээ. Я участвую в этой я на хотелось возможно такой на данный год к нам вызвали не там не учили. Да и то его это все смысл считать. И не все равно не зовут ты мандахтар мы хоол гэдэг намайг ингээд ачаа гэдэг үгээр аргуурундоо. Тий. Авчихсан. Энэ удаа ардын дараа энэ удаа өгөж юм. Үндсэн хуулийг бид хамгаалах юу тэрийг мадыг шаардсан одоо хийж байгаа. Яг өндөр үндсэн хуулийн өөрчлөлтөөс явж байгаа шүү. Ардын намайг тууштай хатуул авсаа өгд юм. Тэр нь одоо манай цогцлаа өөр юм тийм. Наацнаа зөвхөн харуулж байгаа гэсэн үг шүү. Ингээд тэгээд 50 40 мөрөөр болчихсон шүү. Тэгээд энэ дараа нь нэг хүний гарт ирээд нөгөө 90 он чи юу хийж ашиглав